Би бол бяцхан үрээ ингэртэй төвөрх мөчөө дэлсэн ядан хүлэн суугаа жирэнлэгийн бүсгүй. Гэр бүл гэдэг бол бидний бүтээж буй вантус гэж би боддог. Монголд яг 885,600 вантус бий. ертөнц дээрх цорын ганц мөнхийн зүйлээр бүтээгдсэн эдгээр вантусын дотоодын зөрчил хүчирхийлэл хэрхэн үүдийн их тайвныг өгөө хийж байгаа талаарх аимшигт мэдээг өдөр бүр шахан сонсож зүрх минь төгшөж байна. Хайр сэтгэл, итгэл, аз жаргалыг хуульчилж болдоггүй. Гэвч гэр бүл толгомцсон асуудлын цорын ганц үнэн шүүгч нь хууль байдаг. Харин энэ хууль хэн дүүжлэх ёстой вэ? Миний хувьд вантусынхаа их тайвныг үрд мөх захин хамгаалахын тулд эцэг эхчүүд бидэнд хүмүүжил төлөвшлийн асар өндөр боловсрал хэрэгтэй гэж би боддог. Тэрхүү боловсролыг зөвсөртөө олох шийдлийн эхлэл нь энэ удаагийн гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хилэлцүүлэг юм болов уу гэж би харж байна. Хамгийн гол нь эрхэм бүр өрх гэр бүлийн гишүүн бүрийн санал энэ хуулийн төсөл тусна гэдэг нь надад маш сайхан санагдсан. Би ч бас өөрийн саналыг загталтаа хавсарлаа. Яг одоо миний загтлыг уншин суугаа эрхэм таач бас өөрийн үнэтэй саналыг хөргүүлээрэй. Надаар л дотоо гэжтэй гэж бүх хошин тавиарай. Би юу мэдвэ гэж бүх цааргалаарай. Таны гэр бүлд ямар асуудал тулгамдж байна? Та үүнийг шийдэх ямар арга хайж байна вэ? Түүнийгээ л уламжлаарай. Монголын айл өрх бүрийн хооморд аз жаргал бэлхэж байх болтугай. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 98,000 гишүүдэд халуун дулаан хайр өгүүлэгдэж буй дүү нартаа ирээдүйн хойчдоо сэтгэл зовлон суугаа буурлуудаа. Өр хүүхдийнхээ амьдрах нийгмийг яг одоо бүтээн суугаа мянган залууст энэхүү загтлаа хаяглав. Хүндэтгсэн Монгол улсын иргэн сонгон хайрхан дүүргийн оршин суугч Эрдэнэ гэр ловгтай эгчимж